ер нь бол ингээд тооцоолоод үзэх юм бол бэлтгэл нь жоохон дутуу орсон. Яагаад гэхээр 8 сарын 20-доор яг тэмцээний сурах гараад хүзүүгөө хугалаад хүзүүний ясны хугалтай тэгээд 10 сарын дунд хүртэл ер нь ачаалттай бэлтгэд орж чадаагүй байжгаад ачаалттай бэлтгэд 10 сарын дундаас хийгээд сүүлд нь 11 сарын 15-наас хойш яг нэг мөргөлдсөн шахсан барилдааны бэлтгэл хийж ирсэн. Энэ маань болохоор зэрэг яг бодож байсан одоо 100% бэлтгэл арай дутуу хансан тийм бэлтгэлтэй орлоо. 100% бэлтгэлтэй арай орж амжаагүй. Гэхдээ үнэхээр дайчин дулаан үзүүлж ур ухаан зааж яг тактикийн дагуу тулдаж өрсөлдөгчөө цуцааж тэгээ ялт авч чадсанд нь үнэхээр их баяртай байна. Хоёр дахь дэлхийн аврал төрж байгаа. Тэгээд 11 жилийн өмнө би дэлхийн аврал болоод мөн 15, 16, 19 ононд дэлхийн авралын төлөө дахин тулдаад харамтлан ялагдж байсан. Тэгэхээр тэнд бол одоо би нөгөө Бостонд орж одоо нэг осны хүнд байдал одоо хаалтж ялагдчихсан болоод өнөөдөр шавь маань Бостоор ялж байгаа нь бид нар ингээд бэлтгэл сургалтандаа дүгнэлт хийгээд дутуу талаа нөхөж бэлтгэлийн ачаар одоо шавь маань бүр барилдаанаар ялж байгуулсан. Тэнд тусмаа жижигцүүгийн хөдөлгөөний удаг барилдал тамирчныг Бостоор ялсан бүгд баяртай байна. Одоо энэ хөргөлийн дараагийн тэмцээн мэдээж бүслээ хамгаалах тулаан байгаа. Тэр тулаан нь одоо өрсөлдөгч нь бол одоо саяны авраг дахиад тулдах нь уу эсвэл одоо дараагийн өрсөлдөгчд тодорж гарч ирэх нь тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн одоо бэлтгэлээ улам сайн базааж байгаад дахиад дэлхийн аварга одоо хамгаалахын төлөө тууштай бэлтгэлийг хийлгэнэ. Шоу болж байхад энэ хөргөл ер нь шоуны хажуугаар бэлтгэл сургалтаа ер нь таслаагүй. Тийм учраас буцаад шоунаас ирсэн ч гэсэн бэлтгэл нь тийм унсан байдал байгаагүй. Ялангуяа биеийн хүчний бэлтгэл болон одоо тэр зүрхний ачаалттай бэлтгэл нь тийж айхтар унаагүй ирсэн. Тэгээд 3 сарын 8-нд тэр 2 сард дуусаад 3 сарын 8-нд том тулаантай байсан. Тэр тулаан дээр үнэхээр илүүгэж маш сайхан тулаан гаргаж ялд байгуулсан. Тэгээд тэрнээс хойш бол бэлтгэл сургалтаа таслаа. Ер нь дэлхийн аваргын бүслэлд тулдчих байх гэдэг тийм бодол тооцоо байсан учраас бэлтгэлээ ер нь бол таслаагүй. Тэгээд гэхдээ нэг өндөр ачаалттай бэлтгэлээ ер нь жоохон удаан барьсан учраас сүүлд нь 8 сард харамсалтайгаар гэмтэл аваад гэхдээ тэрийг бол тооцоол нэг зөргөөрөө 5 гарч ирээд одоо ингээд дэлхийн аварга болсон юм. Үнэхээр шавьраа багч юм. Холин тулаан нэлээ энэ бэлтгэлийн байдаг. Бид нар тэрийг тэгээ нэг жижиг гэмтлүүлгээр тооцдیں۔ Ер нь за 3 сарын тэмцээнд их чинь хөлөндөө шилбэний одоо арьс задраад цаашаа ясандаа тултал зад яваа зөөлөн идэн тасраад тэгээд тэн дээр бол бас нэг 7 8 ойд тавьж ирсэн. Мөн тохоондоо өшгөлөө тохооных нь одоо зөөлөн яс бяцралт өгөө тэндээсээ болж өрөвсөл өгөө мөн тохооныхоо шууны ясанд бас нэг жижиг мисээ хэлбэр хийлгэжсэн. Саяны тэмцээн дээр болохоор ташаан толгоороо өшгөлүүлснээс болоод тэр үений яг завсар өшгөлцсөн. Явж чадахгүй нэлээ удсан. Мөн хөмсөг задарсан. Тэгээд толгооны ясанд одоо нэлээ хавдар гарцсан байсан. Тэгээд томографын зураг аваад ясны бэлтгэл бол байхгүй зөөлөдийн гэмтэл болсон. Тэгээд тэр нь бол ер нь бидний хувьд бол хөнгөн гэмтэл болж байна.